Мөнгийг эднүр ардаа ийм одоо хэвлэл мэдээллийнхэнд одоо болоод яг үндэ хэлэхэд гишүүдэд хүртэл худлаа хэлээд мэдээлэхгүй байж байгаад гарч ирж байна. Тэгэхээр ийм одоо зах замбраагүй юм парламентын төвөнд байгаагүй. Ийм одоо татвар төлөгчдийн мөнгөөр засгийн газрыг авч үлдэх конопны 8 явсан байна. Энэ конопны 8 1.1 их 80 хүртэл дөрөвний өртөгтэйгээр явагдсан байна. Ийм зүйлийг одоо хэлээ. Тэгээд ерөнхийдөө одоо мөнгө байхгүй гэсэн мөртлөө донор иргэдийн донорын санхүүжилтаас хассан байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зардлаас хассан байна. Сургуулиудын зардлуудыг хассан байна. За дээрэс нь цэцэрлэгүүдийг хассан байна. Тэгээд ямар зардлуудыг тавьж ийн гэж цэцэрлэг түрээлэн парк байгуулах 7.5 тэрбум баян үлгэд. Ховдод бизнес инкубатор барих. Ар ангаад үр ангаад 30 тэрбумын өртөгтэй зам тавих. За дээрэс нь анагаахын шинжилгээ ухааны их сургуультай 10 тэрбум төгрөгийн спортын заал барих. Хөдөө аж ахуйн тоног төхөөрөмж гэсэн мөртлөө улсын хэмжээнд хэрэгжихгүй зөвхөн хангаан бүсэд. Төрийн албан агчдын тоног төхөөрөмжийг 50%-аар бууруулж байгаа гэсэн боловч төвийн бүс дээр 1.5 ч гэх юм уу. Ингээд бүсийн гишүүдэд зориулаа явсан байна. Дээрэс нь бүсцэн хөгжлийн нэрийн дээр 224 тэрбум төгрөгийг тавьсан байна. Ерөнхий дүнгээр. Ингэж өөрөө төсөө хууль зөрчиж ерөнхий агуулгаар тавьж болохгүй. Чи яг ямар төсөл арга хэмжээ хідээс хитэн хүртэл санхүүжих ямар дүнгээр гэдэг чи тодорхой төсөл тусалдаг болохоос биш. Энэ нөгөө гишүүдийн мөнгө энэ чи яг ийм байдлаар ороод ирсэн юм. Бид болохоор тийм байхгүй гэдгсэн боловч 224 тэрбум төгрөгийн бүсцэн хөгжлийг дэмжих гэх ерөнхий байдлаар тавьсан. Энийг 6 бүсэд өгнө. 6 бүсийн хуваарлтыг энэ бүсцэн хөгжлийн асуудал гэсэн засгийн газрын гишүүн хариуцж хуваарлаж байгаа. Энэ ч одоо парламентын ирэхэд ингэж халдаж болт юм. Ийм ч учраас энэ засгийн газартаа хариуцлагатай төстэй гэж бидний нөхөд одоо явсан. Энэ одоо улс төрийн болоод бусад акцуудаар ингэ саармжиж байгаа боловч ийм зүйлийг хийсэн байна. Үнэхээр одоо энэ засгийн газрыг авч үлдэхийн төлөө Арс намын зарим гишүүд ажиллаж ирснээс цаад асуудал нь ерөөсөө л конопны 8 конопо хүнд өргөсөн байна. Татвар төлөгчтэй мөнгө шүү. Одоо төсөв батлах хуулийн хугацаа үндсэндээ 10 хоног дутуу байна. Эвгүүлэн батлахаар чинь боломж байгаа юу? Гэхдээ одоо эднүрт ингэж найр тавьж хулгай хийж яхаар яаж ирээдүйн хөгжлийнхын төлөө боловсрал, эрүүл мэнд, нийгмийн асуудлуудаа шийдэх шинжлэх ухааны одоо ажилчдын болон шинжлэх ухааны чиглэлийн судалгаануудыг бүгдийг хассан байх жишээ. Гэтэл одоо зүгээр ойр тойрныхаа юм дээр тоног төхөөрөмж гэл явчих. Одоо та энэ төслүүдийг хараад үзээрэй. Ерөөсөө цөөхөн хилтэй юм. Арангаа, үр ангаа, говийн мөстөр том самууд байна. За тэгээд хөвсгөл төвийн бүс байна. Баян үлгэ байна. Тэгээ одоо энийг гавь гişүүн маань өөрөө мэдэн бодолж байна. Тийм учраас би ч гэсэн гавь гişүүнд одоо ажиллаа өг гэж байгаа. Ажлын хэсгийн ахлагчийг та бол одоо цаашаа авч явах ямар ч ёс суртахууны эрх алга. Ийм зүйлийг хэлж байгаа шулуухан. Энэ одоо зүйл дээр залуу гişүүд та нар юугаа мэдээ анх сонгоцсон гэж байгаа боловч энэ бүх зүйлүүд чинь ингэж явдаг байсан юм. Бидэд одоо өнөөдөр өөрсдөө шүгэл хүлээж энэ одоо татвар төлөгчдийн мөнгө гэж ингэж үр тарддаг гэсэн зүйлүүдийг зогсоохын төлөө явж байгаа. Бидэнд мөнгө байсан байна. Энийг юусоо ингэж конопны 8-аар хулгай хийх юм. Төсвийн ажлын хэсэгт арчснамаас багтсан гишүүд засгийн газрын огцруулах үед шуулганд орж ирэхгүй байсан тэр гишүүд байна гэдэг юм. Гэхдээ одоо тэгэл байгаа шүү дээ. Та хэдээс сая ярьслага зогчсон жаргал сайхан мөнгө тулга. Өшөөчин хиорт тий Далаанбат хоёр гишүүн 3 орж ажилласан юм байна. Ногоо намаас Батболд гишүүн. За манай намаас бас нэг 4 гишүүн ажилласан юм байна. Засгийн газартай конопт 8 болсон засгийн газрыг дахин одоо огцруулах асуудлыг дахин хүндхүү та. За одоо тэгээд олон нийт харж байгаа илүү дээ. Яг үндэ хэлгээд энэ өнгөрсөн 1 сарын хугацаанд манайт бол одоо хамаг муу мухай гаргалт болж байна. Тэгэхдээ энэ парламентын арчлал энэ татвар төлөгчдийн мөнгөөр гэж улс төрийн албан тушаалаа авч үлддэг энэ улс төрийн авилгал, улс төрийн энэ конопны 8-алцал. За тэгээд энэ бол хамгийн том хуулийн улгаа, төсвийн улгааг зогсоохын төлөв ингэ дуурж байгаа. Тэгээд үндэ хэлгээд бидэрт одоо мэдээлэл байгаагүй. Би өчтөр байнгын орооны хурал дээр та бичлэг хураад үл хэлэхээр 15 цаг 55 минутад ажлын хэсгийн саналыг тараагаа шууд санал хурааж эхэлсэн. Би энийг ингээд асуу тодруулах юм байна гэсэн над руу бөөнөрөө дайрсан. Хурал даргалж ирсэн хүнээс эхлээд дайрсан. Арц намын Батцуур тэргүүтэй гişүүд над руу одоо бас илдэвлэн дайрсан. Тэгээ би одоо өөрөө ирэхгүй л одоо яг хөө тэгээд яг үндэ хэлээд ганц гişүүн хэцүү л байгаа байхгүй. Тэгээд цаасаа аваад үтсэн. Үндэ хэлэхэд одоо гутарсан. Бидэд мөнгө байгаагүй ш мөнгө байсан байна. Ямар их одоо хэмжээний ингэж үргүү зардлуудыг ингэж төсөв дээр тавьсан бэ гэдэг зүйлэл одоо харагдсан.
Тэгээ одоо харамсалтай байна. Тэгээ энийг одоо биш үү цаг хугацаанд баригдаж ийм заван хулгайг бид нэр өгшүүлээ батлаа явуулж болохгүй. Харин одоо яг төсвийг нэг удаа ямарч ирсэн 11 сарын 15-наас хойш баталж ирсэн түүх биднэрт бол байгаа. За энийг бол одоо ямарч ирсэн 12 сарын 1-ний дотор миний хувьд бол амжиж батлая. Энийг бол засгийн газар буцаага дахиж боловсруулж оруулж ирээд маш яралтайгаар хилцээ авъя. Тэгээд эх хичээлийн багш инженерийнхаа одоо цалин нэмэгдүүлэхээс гадна эмчнэрийн цалин нэмэгдүүл боломж харагдаж байна. Энэ боловсруулалтыг дэмжих хичээлийг бүрэн хэрэгжүүлэх боломж харагдаж байна. Тэгээ энэ одоо зүйлүүдийг бүр болохгүй бол тоо детальтай одоо ярихаас байхгүй. Үнэхээр одоо харамсалтай. Одоо та бүгдэд энэ материалууд тарагдаад ирэх байх. Энэ кодтой төслүүд байт юм. Энэ 100 хэдэн төслийн жишээ 70 орчим хүн кодгүй. Бүгд шинээр эхлүүлж байна. Ийм хэмжээний ингэж хулгай зэлгээг хуульдааныг татвар төлөгчдийн мөнгөөр хийд юм байна. Тэгээд харамсалтай. Одоо би бол ингээд нэг нам гаргалцахгүй ер нь шүгэл үлээж энэ заваа нөхдүүдээс зарчим ярьж явахгүй бол болохгүй мэнэ гэдэг зүйл дээр л байгаа. Тэгээд Сулгаагүй төслүүд орж иж байгаа гэж болохгүй тийм ээ. маш хэмжээний зураг төслүүд орж ирсэн гэдэг ажлын хэсэг халдсан гав хөдөлгөөн би хүчинд давтагдаад хураалгацсан гэж байгаа. Энийг байнгын орооны дараа хураалгахгүй байх эрх нь байна. Гэтэл угаасаа хувилдж байгаа хүн одоо бол ийм зүйлээрээ сууж байгаа байхгүй. Тэгээд одоо би яг хэвлэлийнхэнд дамжуулаад бас олон нийтэд хэлж байна. Хэдүүлээ энэ Монгол улсын эрх ашигын төлөө, энэ парламентын засаглалын төлөө, энэ одоо улс төрчдийн нэг амаар биш бодит мэдээллийг бас таад маань ухаж ойлгооч. Тэгээ үнийг л одоо бас хүсэж байна. Тэгээд одоо үнэхээр цаашдаа Монгол парламентын засаглал байх юм уу? За энэ парламентын засаглалын дээр гарсан засгийн газарт ажилладаг 20-30 жил улс төрд явж байгаа энэ хүмүүсүүдийн хуйлдаа байт юм байна. Одоо зүгээр амар зүгээр хөдөө аж ахуйн тоног төхөөрөмж гэдэг яг зөвхөн хангаан бүс гэж тавьчих жоохгүй. Харахад ингээд тоног төхөөрөмж байгаа юм шиг бүртэл. Иж өөрөөгээд төсөвчин Монгол улсын нийт иргэд аж ахуйн нэгж байгууллагуудыг бодлогын үед дэмжих ёстой болохоос биш зөвхөн хангаан бүсийг дэмждэг тэндээс гарч байгаа хүмүүсийг дэмжих болохгүй. Би зөвхөн нэг л жишээ ярьж байгаа шүү. Тэгэхээр ийм алагчилсан байдлаар энэ асуудлуудыг ханддаг юм байна. Энийг бид нар урд нь бүдүүн томоор явдаг байсан юм байна. Одоо ингэж цаашаа явуулах ямар ч болцоо байхгүй. Ингэж хиллээгээд намайг нөгөө троол армаараа болоод одоо гүжирдэг гүтгэхийн хувьд бол зогсохгүй байх. Би энэ дээр гэхдээ эзээ шимтрахгүй. Намайг бас олон юм ярьж байна. Ямар их мэрдий бүх юм дээр ууруулж бүх юм чинь гэдэг. Энэ чинь бүх юмтаас яах юм. Энд ер нь сүүлийн бодиттой дарамт ирсэн үү? Зөндөө байна шүү дээ. Би одоо яг үндэ хэлэхэд одоо яг энийг тэсээд байх хэрэгтэй. Би чи одоо нэг хинт энэ юм дээр яахан гутаа дугаа ороогоо зогсох биш. Би өөрөө Улаанбаатар хотын Сумгай хайрхан дүүргээс мандат авахтаа энэ төрд байгаа болохгүй бүтггүй зүйлүүдийг цэгцлэнэ гэж зарж ирсэн болохоос биш. Бид нар эднэртэй нийлж тохоо нийлүүлээд хуйлдас суунаа гэж юусаа гарч ирээгүй. Ийм зүйл байна. Тэгээ энийг бол одоо би шулуух хэлье. Тэгээ энэ бол одоо үнэхээр цаашдаа хариуцлагын асуудлын шат чатанд нь ярина. За.